та бүхэндээ бурхан багшийн их дүүчийн өдрийн баярын мэндийг хүргэе. За бурхан багшийн дүүчийн өдрийгөө тэмдэглэх гэдэг нь хамгийн гол утга нь ерөнхийдөө бол одоо хүмүүр одоо сайхан сэтгэлийг одоо хөгжүүлэх ийм л одоо хэрэг байдаг. За да ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагаас энэ жилээс эхлээд олон улсад болон дэлхийд дахин бурхан багшийн дүүчийн өдрийг тэмдэглэх, өргөнөөр тэмдэглэхийг уриалсан юм уриалга гарсан. I'm very happy to be here at Sakadawa. And it's not the first time, but I'm very happy that always more people celebrate it on Sukbata Square. Хүн болгоны хувь заяа бол өөрийнх нь гарт байдаг. Үеийн үрийн хуулийг ойлгож хийсэн бүхний үр дагавар нь эргэж заавал өөрт нь гардаг. Энэ эгэл үннийг бидэнд нээж өгсөн энэ их бурхан багшийн одоо энэ их агуу гайхамшиг миний сэтгэл зүрхийг үнэхээр эзэмдэн татдаг юм аа. Тэгээд одоо 2019 оны бурхан багшийн их дүүчин болно. Та бүхэн маань энэ дүүчин өдөрт итгэх зүтгэлтэй оролцоорой. Залуучууд та бүхнийгээ бурхан багшийн их дүүчин өдрийн зохион байгуулалтанд, төлөвлөлтөнд, гүйцэтгэлд тэгээд цаашид одоо сурталчлах, дэлгэрүүлэх, улам сайжруулах ажилд хамтран зүтгэж гэж уриалмаар байна.